Сайн байна уу? Та хизээ нэгэн цагт хувийн амьдралд эсвэл бизнес мөнгөө хэмнээд байх тусам яагаад санхүүгийн асуудал шийдэхтэй орно улам бүр санхүүгийн хүнд байдал ороод байгаа юм болоо гэж бодож ирсэн үү? Эсвэл таны эргэн тойрны хэн нэг нь иймэрхүү сэдвээр ярьж байгааг та хизээ нэгэн цагт сонсч байсан нь? Хэрвээ тийм бол би өнөөдрийнхөө стратегийн анализаар яагаад хэмнэгчд хөв хүн байна уу эсвэл компани байна уу гэдгээс хамаарахгүйгээр үргэлжийн санхүүгийн асуудалтай байдаггүй гэдэг дээр төвлөрч стратегийн анализ заяа. Стратегид юу хийх үү, юу хийхгүй байх вэ гэдэг нь маш чухал. Учир нь бид бүгдийг хийж бүхнийг амжуулж чадахгүй. Учир нь бидний амьдрал цаг хугацаагаар хязгаарлагдмал. Бидний санхүүгийн чадамж бидний орлогоор хязгаарлагдмал. Бидний бие организм бид ирч хүч энерги хязгаарлагдмал. Бидний сэтгэх цар хүрээ бидний мэдлэгээр хязгаарлагдмал. Тийм учраас хязгаарлагдмал цаг хугацаанд хязгаарлагдмал нөөцөөр хүссэн зүйлдээ хүрэхийн тулд биднэрт юу хийх үү, юу хийхгүй байх вэ гэдгээ ялгаж салах нь бидэнд маш чухал. Үгүй бол бид насан туршдаа завгүй, насан туршдаа стресстэй, насан туршдаа санхүүгийн хүндрэлтэй амьдрсаар байгаад хөгшөрсөн хойноо хойч үедээ би чиний насан дээр байсан бол би тэгэх ёстой байсан гэж харамсаж ярьж суух. Тийм учраас юун дээр мөнгөө хэмнэх вэ? Юун дээр мөнгөө хэмнэхгүй байх вэ гэдгээ тодорхойлох нь маш чухал. Хэрвээ та хамаг байдгаар мөнгөө хэмнээд байхад таны санхүүгийн асуудал шийдэхгүй орно. Харин ч бүр эсрэгээр улам бүр хүндрээд байвал та буруу зүйл дээр мөнгөө хэмнээд байна гэсэн үг юм байна. Ихэнх тохиолдолд хөв хүмүүс болон компаниуд буруу зүйл дээр мөнгөө хэмнэдэг учраас тэд үргэлжийн мөнхийн санхүүгийн асуудалтай хүндрэлтэй байдаг. Жишээлбэл компани ясад ямар нэгэн санхүүгийн асуудал тулгарсан тохиолдолд тэд гадны экспертүүдээс зөвлөгөө авах, эсвэл гүйц захирал хүсэхийн оронд дэмий юмд их мөнгө өрөө яадаг ингээд өөрсдөө зөв гэж бодсон зүйлээ. Тэгээд тэд цаг хугацаа хөрөнгө мөнгөөр шалтгаан. Тэд үүнийг ганцхан удаа шийдэхгүй. Тэд үүнийг 10, 20, 30 жилийн хугацаанд хийдэг учраас тэд үргэлжийн мөнхийн санхүүгийн асуудалтай хүндрэлтэй байдаг. Харин эсрэг талд нь ухаалаг компаниуд юун дээр мөнгөө хэмнэх вэ? Юун дээр мөнгөө хэмнэхгүй байх вэ гэдгээ тэд мэддэг учраас тэд зах зээлээ салбараа хандладаг. Жишээлбэл Америкийн топ компаниуд дэлхий дээрх хамгийн өндөр цалин урамшууллын багцыг гүйц захирлуудаа төлдөг мөртлөө тэд дампуурхын оронд харин ч бүр эсрэгээр салбараа дэлхийн зах зээлээр тэргүүлдэг. Жишээлбэл Америкийн топ 300 компани гүйц захирлуудаа жилийн 16 сая 300 мянган долларыг цалин урамшуул төлдөг гэж тэмдэглэгдсэн байна. Энэ ойролцоогоор Монгол мөнгөөр бол 40 тэрбум 750 сая төгрөгийн цалин урамшууллыг гүйц захирлуудаа төлдөг мөртлөө өнөөдөр дампуурхын оронд харин ч бүр эсрэгээр дэлхийн зах зээл тэргүүлж байна. Тийм учраас бизнес юун дээр хэмнэх үү, юун дээр хэмнэхгүй байх вэ гэдгээ тодорхойлох нь маш чухал. Хоёр хувь хүний хувьд ч гэсэн яг адилхан. Хувь хүмүүс юун дээр мөнгө хэмнэх үү, юун дээр мөнгө хэмнэхгүй вэ гэдгээ буруу тодорхойлждаг учраас тэд үргэлжийн мөнхийн санхүүгийн асуудалтай, стресстэй байна. Жишээлбэл 50 мянган төгрөгөөр ном аваад уншихын оронд ном авах мөнгөн дээр хэмнэлт гаргаад найзуудтайгаа цагийг хөвгөлтэй өнгөрөөхэд зарцуулдаг. Мөнгө зээлээ санхүүгийн сургалтанд суун яаж санхүүгийн асуудлаа шийдэх вэ гэдэг гарц олохын оронд тэд харин мөнгө зээлээд гар утас эсвэл үнэтэй зурагт хөргөгч эсвэл машин худалдаад авчирдаг. Тэгээд би мөнгөө хэмнээд байх тусам улам бүр миний санхүүгийн асуудал шийдэхгүй яагаад би хүнд байдалд ороод байгаа юм болоо гэж гомдолдог. Харин тэд мөнгөө буруу зүйл дээр хэмнээд байгааг хизээч ойлгохгүй. Тийм учраас энэ хүн Бенджамин Франклин мэдлэг зориулсан хөрөнгө оруулалтын өгөөж нь хамгийн өндөр байдаг гэж хэлсэн байдаг. Учир нь мэдгүй зүйлээ мэдхийн тулд зарцуулсан мөнгөний өгөөж нь 10-20% биш 2,000-3,000 хувь байдаг. Жишээлбэл миний мэдэх Монголын топ компани захирлууд болох MCC-од TV5 Стимогийн базарагч Монсын Хүрлбаатар ерөнхийлөгч нар зөв зүйл дээр хэмнэлт гаргаж мэдлэгтэр мөнгө зарцуулсан учраас тэд өнөөдрийн энэ амжилтанд хүрсэн. Миний хувьд ч гэсэн адилхан би Эрдэнэтийн гэр хороолд өссөн. Миний анхны цалин 150 мянган төгрөг байсан. Гэвч би өнөөдөр энд ингээ яриа зогсож байна. Хэрвээ та зөв зүйл дээр хэмнэлт гаргаж, зөв зүйл дээр мөнгөө зарцуулж явах юм бол та хинч болж юунч хүрч чадна. Харин сонголт таних. Харин өнөөдрийнхөө анализаар бид юун дээр хэмнэх вэ, юун дээр хэмнэхгүй байх вэ гэдэг дээр ярилцсан бол дараагийн анализаар хэрхэн амжилттай брэнд бүтээх вэ гэдэг дээр ярилцах болно. Хэрвээ та энэ мэд сонирхолтой дараагийн 85 стратеги анализыг 7 хоног бүрийн бүтэн сая өдөр бүр хүлээн авахыг хүсэж байгаа бол та манай пэйжийг дагаж бизнес стратеги анализ хөрөлт хийгээрэй. Мөн найзуудаа түгээгээрэй. За ингээ анхаарал хандуулсан баярлалаа, хамтдаа урагштай зүтгсэн.